За 2-7 хоногийн өмнө Мароккогийн нутаг дэвсгэрээс 72,000 гаруй цагаач Испаний нутаг дэвсгэр рүү нэвтэрч Европын холбооны дотоодод хурцдмал байдал үүсгэсэн мэлээ. Европын нутаг дэвсгэрт хүрэхийг оролдох үедээ эдгээр цагаачдын 96 хүн живж амиа алдсан. Тэгвэл энэ явдлын дуйлан арилаагүй байхад буюу ням гарагт Мароккогийн цагдаа нар Испаний Сета хот руу нэвтрхийг завдсан. За 111 цагаачийг замаас нь баривчилжээ. Мароккогийн дотоод хэргийн яамны мэдээснээр баривчлагдсан хүмүүсийн 109 нь Африкийн бусад орноос ирсэн цагаачид байсан бөгөөд 2 нь Мароккогийн иргэн байжээ. Тэднийг Сета хоттой хил залгаа орших Мароккогийн Пинитик хот болон түүний ойр орчмаар саатуулсан байна. Испаний AFA агентлагийн мэдээснээр Мароккогийн цагдаа нар хилээс 3 км-ийн зайд ууланд цугларсан цагаачдыг тараахын тулд нулимс сасаргуулж хий ашиглажээ. Үүний зэрэгцээ Испаний эрх баригчид Сета дэх аюулгүй байдлын хамгаалалтаа эрс чангацсан байна. Цэргүү томоохон дэлгүүрүүдийг хамгаалтанд авч цагдаа нар хотын төв гудамжуудаар эргүүл хийж байна. Их газраас нэмэлтээр 500 гаруй цагдаа дайжилснаар Сетад нийт 1600 гаруй хууль сахиулагч үүрэг гүйцэтгэж байна. Сета хотод үлдсэн цагаачид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулж байгаач Испаний дотоод хэргийн сайд хууль бусаар нэвтэрсэн цагаачдыг Испанд үлдэхийг хизээж зөвшөөрөхгүй. Бүгдийг нь Марокко руу буцаах болно хэмээн мэдэгдсэн байна. Испаний хүсэлтээр Мароккогийн эрх баригчид нь иргэдийн олноороо хэлт авахыг уриалсан. Захим нийтлэлүүдийг тогтмол хянж байна. Улмаар ийм үйлдэл зохион байгуулсан болон оролцсон этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн Мароккогийн засгийн газар иргэдтэй анхааруулжээ. Өнгөрөх амралтын өдрүүдэд Касабланка, Пес, Кенетри зэрэг хотуудаас хойд зүг рүү хөдлөх галт тэрэг болон автобусанд туул ажиллах гэсэн хэд хэдэн бүлэг цагаачдыг эрх баригчид саатуулсан боловч зарим цагаач уулын жимээр алхан хяналтын цэгүүдийг тойрч гарсан байна. Үүний сацуу өнгөрсөн сард амнасаа дэнчин 55 цагийн турш сэлж Сетад хүрсэн цагаач залуус бусдыгаа ийм эрсдэлтэй алхам хийхгүй байхыг уриалж байна. Гэвч зарим цагаачдын хувьд эх орондоо үлдснээс амиа эрсдэл оруулан сайн сайхан ирээдүг хайхан дээр гэж үзсээр байгаа нь цагаачлалын энэхүү хямрал хэрэг үнцгэрснийг харуулж байна.